2003 оноос хойш энэ глобал сангийн дэмжлэгтэй дох сүрийгээ эсрэгийн төсөл хэрэгжиж эхэлж байгаа. За энэ дээр бол 7 удаагийн 66 сая долларын төсөл хэрэгжсэн. За энэ хугацаанд бол одоо бид нар бас баггүй үр дүнд хүрсэн байгаа. Энэ глобал сангийн дэмжлэгтэйгээр бас тоног төхөөрөмжийн шинжилэл хангамж хийгдсэн байгаа. За мөн одоо жишээл одоо сүрийн өвчнөр өвдсөн хүн маань одоо нэг 2 дугаар игнэний эмийг өөрсдөөс нь бол мөнгө гаргахгүй. Тодорхой хэсгийн глобал сангаас тодорхой хэсгийн төрөөс дааж ингэж явж ирж байгаа. Тэгээд бидний хамгийн гол зорилго бол одоо сүрийн өвчний эрт илрүүлэг. За илрүүлсэн тохиолдолд онцлоод одоо өвчтөн бүрийг эмчилгээнд бүрэн төгс хамруулах ийм зорилго тавьж ажиллаж байгаа. За тэгэхээр өнөөдрийн төвшөнд бол яхаа бид нар бас энэ зорилтынхаа төвшөнд хараахан одоо бүх шалгуураараа 100% хүрж чадаагүй ч гэсэн бас энэ иргэдийн дунд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр за соён гэгэрүүлэх чиглэлээр за идэхгүй илрүүлэг болон идэвхтэй илрүүлгийг одоо бид нэр цаг алдахгүй явуулж байгаа. Тэгэхээр энэ бас дашрамд хэлэхэд иргэдийн маань оролцоо бидэнд бас асар их байгаа. Яагаад гэвэл одоо энэ идэвхтэй болон идэвхгүй илрүүлгийн явцад одоо энэ өвчтөн одоо илэрлээ шүү дээ. Тэгэхээр энэ маань 100% эмчилгээнд хамрагдах ёстой. Бид нар бол одоо энэ эмчилгээнд хамруулахын тулд одоо хүн нэг бүрт, өвчтөн нэг бүрт хурж ажиллах энэ тогтолцоог бас энэ глобал сангийн төслийн дэмжлэгтэйгээр бий болгосон байгаа. Тэгэхээр бас зарим тохиолдолд хүмүүс маань одоо бүрэн эмчлэгдэхгүй юм тохиолдол гарч байгаа. Эмээ уухгүй дундаас нь хаях, за мөн шилжилт хөдөлгөөн хийгдсэний улмаас хаягийн одоо бүртгэл хийгдээгүй улмаас тэр хүмүүс маань эмчилгээндээ бүрэн хамрагдахгүй олдохгүй байх гэх мэт бас ийм тохиолдлууд бол байгаа. Тэгэхээр одоо хүмүүс маань энэ дээр бас бид нартэйгээ хамтарч ажиллаарай гэдгийг хэлмээр байна. За яг одоо энэ өнөөдрийн хэрэгжиж байгаа төсөл маань 20 оны 12 дугаар сард дуусна. За тэгэхээр энэ төслийн хүрээнд бид нар бас 12 Gen Expert 11 зөөврийн дижитал рентген авахын одоо авч нийлүүлэхийн энэ маань одоо нийлүүлэгдэх энэ шатандаа явж байгаа. Ингэснээр бол одоо бид нар энэ идэвхтэй болон идэвхгүй илрүүлгийг сайжруулахын боломжтой болж байгаа. За илэрсэн тохиолдолд одоо энэ оншоо баттгах бас ийм өргөн боломжууд бий болж байгаа. За тэгээд энэ төсөл маань одоо 20 оны 12 сард дууслаа гэхэд цаашаад одоо 21-оос 23 онд үргэлжлүүлэх төсөл бичих ажлын хэсэг маань эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан байгаа. За энэ ажлын хэсгийн одоо энэ тавигдсан одоо төлөвлөгөөний дагуу өнөөдрийн энэ салбар дундын хамтарсан зөвлөлт уулзалт зохион байгуулагдаж байгаа. За энд бол одоо бид нэр бүх салбарын оролцоог тэгш хангахыг зорьсон байгаа. Боловсрол соёл шинжилгээний яам, за хууль зүйн дотоод хэргийн яам, батлан хамгаалах яам гэх мэтэр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, за гэр бүл хүүхэд хөгжлийн газар гэх мэт одоо бүх салбарын оролцоог одоо энд хангахыг зорьсон байгаа. Тэгээд эндээсээ энэ салбар дундын үйл ажиллагаа одоо за тэнд хийж байгаа ажлууд эндээс одоо энэ хүмүүсийнхаа гаргасан саналыг үндэслээд бид нар бас энэ төсөл одоо бичих ажлын хэсэг маань энэ ажилдаа орно. Энэ төслөө одоо бид нар бас амжилттай бичээд глобал сангийн өмнө одоо хамгаалж чадах юм бол 10.7 сая долларын одоо хөрөнгө орж ирэх юм боломж бол нэгдэх юм аа. Яг өнөөдөр илэрч байгаа байдлаас харахад бол жилдээ нэг 4,000 гаруй шин тохиолдол илэрч байгаа. Тэгээд одоо энэ шин тохиолдлуудыг бид нар бас тэр болгоныг одоо эмчилгээнд хамруулахыг зорж байгаа. Тэгэхээр энэ эмчилгээнд хамрагдахад бол одоо эрүүл мэндийн салбарын хүчин чармаалтаас гадна иргэдийн маань өөрсдийнх нь одоо оролцоо энд асар их байгаа. Энийг би бас дахин давтан хэлхийг хүсэж байна. Маань бас залуужих юм хандлагатай болчлоо шүү дээ. Тэгэхээр одоо 15-аас 24 насны иргэд маань ер нь одоо энэ эрт илрүүлгийн үзлэгт хамруулах. За энэ дашрамд хэлэхэд одоо бид нар эрүүл мэндийн сайдын тушаалаар урьдчилан сэргийлэх багц үзлэгийг явуулж байгаа. Энэ дээр бол эрт илрүүлэг насны ангиллаар 18-аас 34, 35-аас 44, 45-аас 64, 65-аас дээш гэдтэй. Энэ насны ангиллалд бол бас энэ сүрээгийн илрүүлэг үзлэг энд бол орсон байгаа. Тэгэхээр энийг одоо бид нэр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар за нэгдсэн эмнэлгийн төвшөнд энэ бүх одоо энэ төвшөнд бол өргөх сумын эрүүл мэндийн төвөөс эхлээл одоо энэ урьдчилан сэргийлэх үзлэгтээ иргэдэд хамруулах энэ ажлыг зохион байгуулж байгаа. Тэгээ хамгийн гол нь бас иргэдийн маань оролцоо энд бас хамгийн чухал юм аа. 2003 оноос хойш хэрэгжиж байна. За ингээд төсөл хөтөлбөр болгон 3 жилээр явдаг. Энэ жил бид нэр 21-ээс 23 онд хэрэгжих төслөө
одоо өргөн барихаар тийм ээ дэлхийн манай Монгол улсад бас энэ мөнгийг хуваарлаач бидний ийм үйл ажиллагаа хийх гэж байна гэдгийг одоо өнөөдөр бид нар хэлэлцээд гаргаж ирэх гэж байна. Үндсэндээ бид нар бол 8 чиглэлээр энэ асуудлаа хэлэлцээд энэ чиглэлээр бол бид нар энэ Монгол улс сүрээтэйгээ тэмцэнэ гэсэн энэ асуудлыг гаргаж ирэх гэж байна. Тэгэхээр урд өмнө нь бид нар бол Монгол улсын илрүүлэлтэн дээр эрентгийн аппарат бол хязгаарлагдмал байсныг ерөнхийдөө бол энэ төслөөрөө бид нар Монгол улсын бүх аймаг, бүх дүүрэг тэгээ шаардлагатай бүх газруудад зөөврийн рентгенээр юм хангах боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ зөөврийн рентгенээр хангаснараа манай сүрээгийн илрүүлэлт ихсэн сүрээтэй хүмүүсийн тоо магадгүй нэмэгдэж болно. Гэхдээ энд бол нэг эмзэглэх хэрэггүй. Энэ тохиолдол болгоно барьж авснараа бид нэр эмчилж чадна. Өнөөдөр бас бид нэр дэлхийд дахинаараа 2 жил эмчилдэг гэсэн олон эмийн дасалтай сүрээг 9 сар эмчилдэг болж байгаа. За энэ эмийн 20%-ийг засгийн газар даадаг, 80%-ийг бол глобал сан даадаг гэсэн. Тэгэхээр бид нар энэ илүү их өртөг шаардж байгаа энэ эмэн дээр өшөө их олон хүнийг эмчлэх энэ боломжийг бүрдүүлээд бид нар бас яг энэ эмэн дээр олгох мөнгийг бас нэмэгдүүлж чадсан байгаа. Жил болгон шинээр бүртгэж байгаа тохиолдлын тоо бол сүрээ өвчнөр бол нэг 4000 орчим одоо тохиол бүртгэж байгаа. За энэ жилийн үед бол яг бүтэн жилийн одоо 2019 оны жилийн одоо тайлан эцэлж гараагүй байна. Гэхдээ ерөнхийдөө байдлаар бол ер нь нэг сүүлийн 2-3 жилийн хугацаанд одоо хийгдэж байгаа. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын засгийн газар, тийм эрүүл мэндийн яам, за глобал сангийн дэмжлэгтэйгээр одоо сүрээ өвчнийг эрт илрүүлэх, онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд бол тодорхой хэмжээний одоо маш олон ажлуудыг зохион байгуулж байна. За тэрний хүчинд бол ерөнхийдөө сүүлийн 1-2-3 жилд бол одоо илрүүлгийн хувьд бол шинээр одоо тохиолдол бүртгэж байгаа хувьд бол нэг 4000 орчим тохиолдол бүртгэгдээд ингэ явж байна. За тэгэхээр бид нар энэ гол анхаарах зүйл бол бид нар эхний ээлжинд бол одоо ард иргэдэд одоо сүрээ өвчнөөс одоо урьдчилан сэргийлэх, эмчлэх энэ чиглэлээр мэдлэг боловсрол орлогох, мэдээлэл сургууль сурталчилгаан дээр онцгой анхаарах шаардлагатай байгаа. За хоёр дахь асуудал нь бол бид нар өнөөдөр идэвхтэй илрүүлэх шаардлага байдаг. Илрүүлж онцлно. Тийм учраас өнөөдөр одоо сүүлийн үед хийгдсэн дархалтын судалгаа, мөн тодорхой хэмжээний эм дэвсгэрчлийн судалгаа, энэ чиглэлүүдээр одоо олон судалгаа шинжилгээнүүд хийгдсэний үр дүнд бол ер нь бол бид нар бол одоо эрт илрүүлэхгүй цаана одоо нууц далд хэлбэрийн одоо далд одоо ногдмол одоо сүрийнүүд одоо сүрийн өвчлөл одоо их байна. Тийм учраас энэ тохиолдлыг эрт илрүүлэхийн тулд бид нар онцлогооны чадварыг сайжруулах ёстой. Энэ үүднээс глобал сан дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол Улсын засгийн газраас тодорхой хэмжээний бодлого барьж ажилласны үр дүнд 2019 онд бол одоо 14-5 газарт өнөөдөр зөөврийн рентген аппараттай, мөн одоо 17-8 газарт одоо ген эксперт сүүлийн одоо хамгийн сүүлийн молекул биологийн шинжилгээ хийгддэг. Ийм одоо төрөвчсөн хурдан одоо хамгийн сүүлийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй аппарат тоног төхөөрөмжтэй болсны үр дүнд бас үйл ажиллагаа маань сайжраад ингэ явж байна. Цаашдаа бид нар өшөө илүү ажиллах нэг шаардлага байна. Тэгэхээр энэ дээр өнөөдөр залуучууд их өвдөж байна. Тийм ээ 15-аас 34 насны залуучууд одоо судалгаагаар бол одоо нэлээд өндөр харагдаж байна. Тэгэхээр энэ юу гэхээр бид нар өнөөдөр Монгол улсын хэмжээнд бас сүрээгийн өвчлийн тархалт тийм ээ одоо халдвартай сүрээгийн тархалт бас өндөр байна гэдэг нь бол өндөр харагдаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо энд зохион байгуулж хамтрагч залууд зөвлөх үйлсэл болвол үндэсний зохицуул зөвлөлөөс зохион байгуулж байгаа. Одоо бид нар глобал сангаас 21-с 23 онд 10.7 сая долларын одоо энэ хөрөнгөөр юу төслийн одоо юу бол батлагдаж ирсэн байгаа. Одоо энэ дээр бид нар өнөөдөр төслөө бичиж одоо батлуулж авах шаардлага гарч байгаа. Тийм учраас өнөөдөр ганц одоо эмч эмнэлгийн ажилчид тийм ээ зөвхөн халдвар төвшин судлалын үндэсний төв аймаг дүүргүүдийн сүрээгийн эмчнэр эрүүл мэндийн байгууллагууд бол энэ үйл ажиллагаанд одоо оролцоход бас одоо хүндрэлтэй байгаа шүү дээ. Тийм учраас энэ төслийг бид нар маш сайн чанартай сайн бичиж дараагийн одоо энэ төслийг 21-с 23 онд хийгдэх төслийг өнөөдөр зөв хуваарлаж зөв газранд бодлогоор ямар эрсдэл бүлгийн хүн амд нүцгэн зохион байгуулахын, ямар аймагт үүрэгтэн диспансерыг сайжруулахын, ямар одоо тоног төхөөрөмжийг аль дүүрэгт нь аль нь одоо өгөх юм, хаана одоо бос суучин дутагдaltaй байгаа тэрийг яаж сурахын, аль дүүрэг өрхийн эмнэлэг аль байгуулгын энэ үйл ажиллагаа зохион байгуулахын, энэ үйл ажиллагаанд дутагдaltaй юм юу байгаа, энийг одоо маш одоо оновчтой энэ зохион байгуулах үүднээсээ бид нар өнөөдрийн одоо маш олон талын улсуудын 130-40 одоо хүмүүсийн
оролцсон энэ хамтрагч салбар зөвлөлт хууслуулж байна. Тийм учраас эндээс маш олон саналуудыг авна. За үндсэн санал бол 8 чиглэлээр бид нар одоо энэ төслийг бичих хэрэгтэй юм байна гэдэг үүднээс манай халдвар зүйн сурлын үндэсний төв буюу манай сүргийн танилцуулгын алба өнөөдөр бид нар саналаа сая ингээд бүх одоо оролцогчдоо бид нар танилцууллаа. Мөн өнөөдөр энэ дээр бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, мөн одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу глобал сан эрүүл мэндийн ямар ч бодлого, халдвар зөвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, мөн одоо доктортой хөгжлийн бодлого бүх зүйлүүдээр нь одоо бид нар энэ төслөө энэ талдаа чиглүүлж онц ажиллах хэрэгтэй. Тийм учраас бид нар одоо урд талд ажиллаж исэн зүйлээсээ энэ ямар зүйл төр болохгүй байсан. Одоо энэ дээр нь бид нар нэг зөвөр ирдэг аваад өгөх юм бол энэ аймагт нь аваад өгвөл энэ уул уурхай компанийн хүмүүсүүдэд урьдчилан сэргийлэх үйлчлэгийг сайн хийгээд шинээр тохиолдолд илэрүүлээд тэрийг тасан зогсоох. Дээрээс нь өнөөдөр бид нар ганц бүрийн өвчний юм дээр гол зүйл бол хавьтал гэж байгаа тийм. Ойрын хавьтал, гэр бүлийн хавьтал одоо бүх одоо энэ хавьтлын одоо хувьд бол бид нар өнөөдөр тэр онцгой хурдан илэрүүлж тэн дээр үйлчлэгээ авах. За мөн одоо энэ үйл ажиллагааг төрийн бус байгууллагатай хамтрах, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, мөн одоо энэ бусад төрийн байгууллагуудтай энэ үйл ажиллагаа нэгдсэн бодлогоор санал хүсэлт авч ингэж ажиллах хэрэгтэй байж байгаа. За гол зүйл нь бол энд ажиллаж сүрээ өвчөр өвдөлж байгаа усуд маань мэдээж дархлаас уларсан тийм амьдралын хувьдас хүндрэлтэй ийм усуд байдгийн үүднээс энэ одоо сүрээ бууруулах чиглэл Монгол Улсын засгийн газраас энэ ядуурлыг бууруулах тийм энэ чиглэлээр халамж нэмлэгийг нэмэгдүүлэх дээрээс нь энд ажиллаж байгаа эм чимлэгийн мэрэгчнүүдийн одоо бас нийгмийн асуудал анхаарах. За мөн одоо зарим газруудад өнөөдөр хүн амын оронд ажиллаж байгаа хүмүүсүүдийн орон тоог нэмэгдүүлэх, нэг газар нь нэг диспансер ажиллах уу, хоёр байх уу, одоо ийм чиглэлээр одоо хүн амынхын ачааллыг тэнцвүүлж энэ ажиллах ийм одоо шаардлагатай учраас бид нар саналаа дэвшүүлээд одоо өнөөдөр бид энэ саналаа гаргаад ажлын хэсэг гарцсан. Энэ ажлын хэсгээр өнөөдөр бид нар энэ төслийг бичиж амжилттай хамгаалах нь шаардлагатай байж байгаа. Онцгойны шинж технологиг үүсгэн байна. За сүргийн эмнэлэг цэцэн болтлоо. Одоо ингэж хөгжиж ирэх. За сүргийн өвчнийг эрт илрүүлэх. Энэ үсгийг зохион байгуулах арга хэмжээг бид энэ уг одоо арай хэмжээний 11 зөөврийн эмнэлэг. За энэ нэмэлт хамт хөрөмжийг хүлээж авснаар хүн амын дунд нуугдмал байгаа сэргийлж байгаа. Энэ бол одоо бас сэтгэл эмзэглэмээр ийм үзүүлэлтээ. Энэ юу гэсэн үг вэ? Та бүхний үнцний хэмнээр асар их юмаа гэдгийг би бас дахин давтан онцлог хэлмээр байна. Илэрхийлж одоо бас ард түмний дунд бид нар одоо илрүүлэх гэж яваад байдаг. За тэгээд нэгдлийн хэсгийг илрүүлэх үйл ажиллагаанд амжилт хүсье. Ажлын хэсгийн үйл ажиллагаанд бас амжилт хүсье. Энэ төслөө амжилттай хамгаалаа. Монгол улсын ерөнхийдөө цайг ногоон Дэлхийн үеийн дараагаар сөрөг сэргээд авсан хэлцээрсэн байна баярлалаа. За энэ төслийн үйл ажиллагааг биш Охидхийн төслийн үйл ажиллагаанд зөвлөхийг авч ажиллах гэсэн. Өвчлөлттэй орнуудын нэгт бол өвчлөлт өндөртөө 7 орныг тодорхойлсон байдгийг нэг нь бол сүрээгээр Монгол улс байна. Шинээр сүрээгээр өвдөж байна гэсэн юм тооцоо байна. За гэтэл мөрөх гэр бүл тухайн өвчтөн маань өөрөө сүрээгийн улмаас санхүүгийн дарамтанд орж ирж байгаа. Ажлаа алдаж байгаа. Тийм бол ерөнхийдөө бас өвчтөнтэй улс орнуудтай ойролцоо үүдтэй явж байгаа. За дэлхийн нийтийн дундчаар Монголд одоо сүрээгийн одоо илрүүлэлтийн түвшин илрүүлэл зох сүрээгийнхаа бид нар ойролцоогоор 30 орчим хувийг бол илрүүлж байна гэсэн. Remember, but still maybe it's not clear. I would. За тэгэхээр бид нар зөвлөдөг төшнгөөс 2 дахин даавар үзэлтэй явж байна гэсэн. За энэ илрүүлэлтийг ингээд за бусад өвчл өндөртэй улс орнуудтай одоо ялангуяа их хэмжээний байгууллагаас тодорхой Монгол улс одоо ногоон өнгөрийн дараа гэж. За дэлхийн нийтлэл ресурс орчин бүтээгдэж байгаа. За гэдэг Орос дээр наваад байна. Тэгэхээр бид нар энэ дээр өмнөд түүхийг харах юм бол 3 удаа And to be more linked with the strengthening capacity of the delivering